Тэгэхээр энэ өчигдрээс ахуулаад энэ сонгуультай холбоотой дахиад бэлэн мөнгө амлсан өр зээл тэглэх тухай асуудал яригдаад эхэллээ. Энэ тоогийн сонсохны хүмүүрд 10 сая гэх шиг энэ бол Монголын эдийн засгийг бүрэн хямраана. Уул уурхайн орлогоо арайг зөвлүүлж байгаа эдийн засаг маань тэр чигээрээ нуруу унана. Энэ мөнгөнийх нь хэмжээ нь болохоор хүн болгоно гэж тооцох юм бол эн чинь нийт Монголд байгаа нийт мөнгө маань өөрөө 37 их 80. Гэтэл чи 35 их 80-тай тэнцэх хэмжээний төгрөг бид нар яригдж байгаа. Хүн болгонд 10 сая гэхээр. За өнөөдрийн манай валютын нөөц маань 5 тэрбум доллар. Энэ 5 тэрбум доллар гэдэг чинь баримжаагаар нэг 16-7 тэрбум төгрөг. Тэгэхээр энэс 2 дахин их мөнгөний тухай яригдж байгаа. Энэ өөрөө эдийн засгт ямар цунами, ямар гамшиг авчрахыг бүгд мэдж байгаа. Мэдхээндээ дээр мэдэх ёстой. Мэдлээ гэд энэ бол бэлгүүнээс ойлгомжтой. Учир нь одоо байгаа валютын нөөцөөс 2 дахин их мөнгийг бид нар ингэж эдийн засаг руугаа нийлүүлж хүн болгоны зээл хөрийг тэглэх ямар ч болцоо байхгүй. Боломжгүй. Тэгэхээр энэ бол угаасаа бэлэхгүй амлалт гэж бодож байна. Урд нь ч бид нар ийм зөндөө хийж үзсэн. Сая төгрөгөөр нь, сая 500-аар нь, за тэгээд дээрэс нь багсаагаар бас зөндөө л хийж үзсэн. Бүгд л бүтлэхгүй, бүгд л амжилтгүй болж ирсэн. Харин энэний оронд оюун эрдэнэ засгийн газрын үед гаргасан, сая энэ хавар батлуулсан баялагын сангийн хууль маань нийт өрхөд нэр дээр нь шууд уул уурхайн баялагийг дансанд нь шилжүүлдгээрээ тэр нь өөрөө хуримтлал болоод ирээдүйн хамгийн гол зардал болох эрүүл мэнд, боловсрол, орон сууцны зардалтанд зарцуулагдах нь өөрөө жинхнээсээ бодит Монголын эдийн засгийн өөрчлөлт болох юм аа. Жинхнээсээ ханшинд нөлөөгүй бодиттой эерэг өөрчлөлт болж өөрөх. Нэгэнд иргэдийн нэрийнхэн дансан дээр нь цуглардсан хоримтлагдж байгаа мөнгийг иргэн бүр өөрөө хянаж чадна. Нэгдүгürt. Хоёрдугаар энэ мөнгө нь өөрөө хоримтлагдаад хөрөнгө оруулалтын болон манай эдийн засаг дутагдаад байгаа зээлийн их усруулах учраас нөгөө талдаа эдийн засгийг сэргээхэд, эдийн засгийг тэлэхэд хамгийн том ач холбогдолтой зүйл бол энэ хоёрын хоорондын зөрүү тэнгэр газар шиг. Бэлэн мөнгийг нэг удаа дараагаад, нэг удаа өгөөд бид нар юу ч шийдэж байгаагүй харин эдийн засаг хямрааж ирсэн. Баялагын санд жинхнээсээ уул уурхаагаас хулгайд алдаад байгаа мөнгө хулгайд алдахгүй шиг энэ мөнгнүүдээ цуглуулад иргэдийнхээ нэр дээр нь дансан дээр нь хуримтлсан тохиолдолд иргэд маань энийг хянаад энэ мөнгө маань өөрөө эдийн засагт эргээд хөрөнгө оруулалт зээлийн хүү сурвалаад ашиглагдаад явах юм. Үүгээрээ энэ оюун эрдэнэ засгийн газрын үед батлагдаад амилж байгаа энэ шинэ баялагын сангийн хууль маань том зарчмын өөрчлөлтийг авчрах юм. Энэ Монголын ирээдүйд хамгийн чухал өөрчлөлтийн нэг болно гэдэгт бол эргэлзэхгүй байна. Бэлэн мөнгө тараана гэдэг шиг ийм аимшигтай, ийм санал бол хизээч дахиж давтагдахгүй байх үндэс нь өөрөө энэ баялагын санд иргэдийнхээ нэр дээр хуримтлал үүсгэх нь. Ийм хуримтлалтай болсон иргэд бол хизээч дахиж улс төрийн ийм хямдхан амлалтанд дахиж хизээч хуурдахгүй гэдэгт бол итгэлтэй байна.